Америк нэгдсэн улсын 3 иргэн дутмын 2 нь Дональд Трампын эсрэг захиргааны бодлогыг эсэргүүцэж байна. Америк нэгдсэн улс холбооны бүгд найрамдах Герман улсаас 5,000 зэрэг буцаан татнилээ. Атлантын далайд явж байсан хөлөг дээр ханта вирусын дэгдэлт гарч 3 хүн нас баржээ. Хятад улсын технологийн төв болох Ханчжоу хотын шүүх ажилчдыг хиймэл оюунаар солихыг хууль бус гэж дүгнэлээ. Арамдрыг загштай тэгэхээр дахинд болж байгаа онцлог мэдээлэлээс таймлан хүрэхэд бэлэн боллоо. Анхаарлаа хандуулна. За энэ оны 11-р сард болох Америк нэгдсэн улсын завсрын сонгуул болоход ердөө 6 сар үлдээд хахад ерөнхийлөгч Дональд Трампын рейтинг буюу иргэдээс авах дэмжлэг буурч эсэргүүцлийн түвшин 62% хүрсэн байгаа нь түүний 2 дахь удаагийн бүрэн эрхийн хугацааны хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Энэхүү судалгааг ABC News, Washington Post, Axios-ын хамтарсан судалгаагаар инхүү дүгнэлт гарсан байна. Судалгаагаар Дональд Трамп амжиргааны өртөг болон эдийн засгийн асуудлуудаар хамгийн муу үнэлгээг авсан байна. Үүнд 2-р сард эхэлсэн Ирантай хийж байгаа дайн нь дэлхийн эдийн засгийг газрын тосны хямралд оруулж Америк нэгдсэн улс ч гэсэн ялгаагүй хүчтэй нөлөө үзүүлж зовлмаар шатхууны үнийг сүүлийн 4 жилийн хамгийн дээд түвшинд хүргэсэн байгаа нь олон нийтийн сэтгэл ханамжинд хамгийн ихээр нөлөөсөн зүйл байгаа юм. Ерөнхийдөө судалгаанд дурдгдсан бүх асуудлаар Дональд Трампын захиргаа олонхын эсэргүүцэлтэд тулгарсан байна. Тухайлбал Ираны дайныг хэрхэн удирдах байгаа тухайд 66% нь хувийн дургуутсаж ердөө 32% дэмжсэн байна. Дараа амжиргааны өртгийн асуудлаар 76% нь эсэргүүцэж зөвхөн 23% дэмжсэн байна. Түүнчлэн Америкчуудын 3 хүн дутмын 2 нь улс орон буруу чиглэлд явж байна гэж үзсэн байна. Ерөнхий дэмжлэгийн түвшний тухайд 37% байсан байна. Энэхүү үнэлгээ өнгөрсөн 2-р сард 39% байсан. Нөгөө талд эсэргүүцэл энэхүү 62% болж өсөж байгаа нь түүхэн дээд хэмжээ авах. Бүгд найрамдах намын дэмжигчдийн дунд ч гэсэн ялгаагүй Дональд Трампын дэмжлэг 85%-тай хэвээрээ байгаа. Энэ дундаа маш хүчтэй дэмжиж байна гэсэн хариултыг сонгосон хүмүүс 53 байснаас 44% болж буурсан байна. Түүнчлэн бүгд найрамдах намтай үзэл санааны хувьд ойр бидаагчдын дэмжлэг 56% болж мөн түүхэн доод түвшинд хүрлээ. Дональд Трампын хамгийн сайн үзүүлэлт хил хамгаалтын бодлогын үргэнд байсан байна. Гэтэл ялгаагүй олонх нь эсэргүүцсэн буюу тодорхойлбол 45% нь дэмжсэн, 56% нь эсэргүүцсэн байна. Харин цагаачлалын бодлогын тухайд 40% нь дэмжиж 59% эсэргүүцсэн байна. Үүний шалтгаан нь холбооны цагаачлалын албаныхныг улс даяар байршуулсан маргаантай ажиллагаатай холбоотой гэж магадгүй. Тухайн үед олон мянган хүнийг баривчилж баривчилгааны үеэр 2 энгийн эрг амлсан алдахад хүрсэн байдаг. Эдгээр сул үзүүлэлтүүд нь бүгд найрамдах намын төлөөлөгчдийн танхимдах байр суурийг эрсдэлд оруулж байгаа. Одоогийн байдлаар төлөөлөгчдийн танхимд бүгд найрамдах болон ардчилсан намын харьцаа 217-218 гэсэн маш бага зөрүүтэй байна. Улмаар Сенатны хяналтыг ч гэсэн алдах магадлал байна гэж судлаачид анхааруулж байна. Судалгаагаар бүртгэлтэй сонгогчдын дунд ардчилсан нам төлөөлөгчдийн танхимын сонгуульд 5% давуу талтай байгаа нь өмнөх 2%-аас өссөн үзүүлэлт болж байна. Намын цааш сайн харуул санал өгөх нь гарцаагүй гэж хариулсан хүмүүсийн дунд ардчилсан намын давуу байдал 9%-тай гарсан байна. Түүнчлэн энэ удаагийн сонгуул өмнөхөөсөө илүү чухалаа гэж үзэж байгаа хүмүүс ардчилсан намын дунд 73 байгаа бол бүгд найрамдах намын дунд 52 байна. Энэ дундаас саналаа заавал өгнө гэсэн хүмүүсийг харуул ардчилсан намын дэмжигчдийн 79% нь саналаа өгөх нь тодорхой бүгд найрамдах намын хувьд 77% гэж ийм хариултуудыг өгсөн байна. Өөрөөр хэлбэл ардчилсан намынхан сонгуульдаа илүү идэвхтэй оролцсон гэсэн юм сонгуулийн үр дүнд тэдний дуу хоолой илүү ихээр орж ирэх магадлалтай болж байна гэсэн үг. Дональд Трамп өнөөдөр Германд байрлаж байгаа Америк нэгдсэн улсын 5,000 цэргийг татан гаргана гэдгээ зарлалаа. Энэ нөрөө Германы канцлер Фридрих Мерц Ираны дайныг эхлүүлэх хэрэггүй байсан хэрхэн эзлэх тухай тодорхой шийдэл Вашингтонд байхгүй байна гэж шүүмжилсэнтэй холбоотой. Ерөнхийдөө Дональд Трампыг төрийн эрхэнд иргэн ирснээс хойш Америк нэгдсэн улс болон Европын хооронд тарифын маргаан, Гренландын асуудал, Украин үзүүлэх тусламжт гээд маш олон асуудлууд гарч байгаа. Харилцаа нэлээд тусдмал байгаа. Гэхдээ шинжээчдийн дүгнэж харж байгаагаар Европын хувьд хамгийн ноцтой асуудал бол
Яг одоо яригдж байгаа Германаас Америк нэгдсэн улсын цэргийн хүчнийг татаж эхлэх тухай буюу НАТОгийн хүрээнд дэх Америк болон Европын улс орнуудын хоорондох зөрчил гэж дүгнэгдэж байна. Дональд Трамп мөн Герман улсаас гадна Испани, Итали гэх улсуудыг дурдж Ираны эсрэг ажиллагаанд хангалттай тусламж дэмжлэг үзүүлээгүй гэж шүүмжилж байна. Тиймээс Америк нэгдсэн улс эдгээр улсуудаас цэргээ гарах хэсэг талаар асуухад тэрээр магадгүй яагаад болохгүй гэж Итали бидэнд тус үзүүлээгүй замун Испани бүрч Лондор байсан гэж шүүмжилсэн байна. Вашингтон, Берлиний хоорондох Ираны асуудлаарх зөрчил Ираны дан эхэлсэн цагаас хойш ширүүн байсан. Өнгөрсөн 7 хоногт канцлер Фридрих Мерцийн хэлсэн нэлээд хурц шүүмжлэлийн хувьд гал дээр тос нэмсэн хэрэг болсон гэж хэлж болно. Тодруулах юм бол тэрээр Америк нэгдсэн улсыг дайныг хэрхэн эцэслэх шийдвэрлэх тухай ямар ч стратеги тодорхой төлөвлөгөө байхгүй байна. Энэ нөрөө Америк нэгдсэн улсыг Ираны эрх баригчдын өмнө ичгүүртэй байдалд оруулж байна гэж шүүмжилсэн байна. Үүний хариуд Дональд Трамп Фридрих Мерцэд хандан Ираны цөмийн хөтөлбөрийг зогсоох гэж байгаа Америк нэгдсэн улсын хичээл зүтгэлийг дорд үтсэн хэрэг. Мөн тийхүү Германд үзүүлдэг цэрэг зэвсгийн тусламжаа бууруулах тухай бодолцож эхэлсэн гэдгийг өнгөрсөн 7 хоногт зарлаж байсан. Дональд Трамп анхны бүрэн эрхийн хугацаанд ч гэсэн Германд байрлах Америкийн цэргүүдийг тоог нь бууруулах оролдлогыг бол хийж байсан. Гэхдээ тухайн үед Герман батлан хамгаалахын зардлыг хангалтгүй байна гэж шүүмжилж байсан. Нэмээд үүнийхээ хүрээнд 2020 оны 6 дугаар сард Германд байрлаж байгаа 34,500 орчим цэргээс 9,500-г нь буцааж татна гэж төлөвлөж байна гэдгээ зарласан. Гэхдээ энэхүү төлөвлөгөө хэрэгжиж эхлээгүй. 2021 онд ерөнхийлөгч Жо Байден албан тушаалд ерөнхийлөгчийн албан тушаалд гарч ирснээр энэхүү шийдвэрийг албан ёсоор зогсоосон байдаг. Германд дахь Америкийн цэргийн том баазуудыг харах юм бол Америк нэгдсэн улсын Европын команд, Африкийн командлын төв, Рамштайн агаарын бааз, Ланчтол гэх нэртэй эмнэлгүүдийг дурдж болно. Энэхүү эмнэлэг нь Америк нэгдсэн улсаас гаднах хамгийн том цэргийн эмнэлэг байна. 2025 оны 12 дугаар сард гарсан судалгаагаар Америк нэгдсэн улсын батлан хамгаалах яамны тооцоололоор Германд 36,436 байнгын албан хаагч байрлаж байгаа нь Европ дахь хамгийн өндөр тоо болж байгаа юм ба. Энэхүү дайн дажинтай холбоотой мэдээллүүдэд зэрэгцэн өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нэг анхааруулгын мэдээллийг өглөө. Атлантын далайд явж байсан хөлөг онгоцсон дээр бүрэн эдгэх арга хараахан тогтоогдоогүй байгаа аюултай амьсгалын замын вирусын дэгдэл гарч 3 хүн нас барсан гэж ийм мэдээллийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мөн Өмнөд Африкийн эрүүл мэндийн яамнаас өгсөн байна. Одоогийн байдлаар дор хаяж 6 хүн энэхүү ханта вирус гэх нэртэй энэхүү вирусын халдварыг авсан байж болцож байгаа. Тэдний нэг нь лабораторийн шинжилгээгээр аль хэдийн батлагдсан. Үлдсэн 5-ыг нь с ิจ гтэй тохиолдол гэж хянаж байгаа юм байна. Батлагдсан нэг тохиолдлын тухайд тухайн хүнийг Өмнөд Африкт эрчимч эмчилгээнд хэвтэн эмчлүүлж байгаа. Халдвар авсан болох нь батлагдсан 3 хүний батлагдаж нас орсон 3 хүний 2 нь далгаа руу өндөр насны хосууд байсан юм байна. Яг ямар вирус вэ гэдгийг харах юм бол ханта вирус нь дэлхийн олон бүс нутагт дарахсан байдаг. Хөвчлэн харах, хулган зэрэг мэрэгч амьтдын шээс, шүлс, ялгцаар дамжин халдварладаг вирусын бүлэг юм байна. Ховор тохиолдогч гэлээ энэхүү халдвар нь уушигны ноцтой өвчнийг үүсгэх боломжтой. Өвчний эхний шинж тэмдэг нь ядрах, халуурах, булчин өвдөх зэрэг байдлаар илэрдэг. Цаашлаад хүндрээд ирэхээр ханиалгах, амьсгалахад хүндрэлтэй болох, цээж тавчдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг байна. Иймэрхүү шинж тэмдэг илрээд эхэлсэн бол уушгинд шингэн хоримтлагдаж улмаар амьсгалын замын шинж илэрснээр өвчнүүдийн 3-ны 1-ээс илүү хувь нас барах эрсдэлтэй гэсэн ийм тооцоолол магадлал байдаг юм. Ховор боловч хүнээс хүнд халдах боломжтой гэж үздэг ба. Одоогоор ханта вирусын халдварын тусгай эмчилгээ бүрэн эдгэх арга байхгүй. Гэхдээ эрт оншилж эмчилгээгээ эхлүүлэх нь амьд үлдэх магадлалыг нэмэгдүүлэхэ гэж эмч мэргэжилтнүүд анхааруулдаг. Энэхүү өвчлөл хаана илэрсэн тухайд Өмнөд Африкийн талын мэдээлж байгаагаар халдвар MV Honeyus гэх нэртэй ачааны хөлөг дээр гарсан юм байна. Уг хөлөг 3-7 хоногийн өмнө Аргентин улсаас хөдөлсөн. Испанийн Канарын арлуудыг чиглэн Атлантын далайг гаталж явсан юм байна. Хөлөг онгоц Нидерланд улсын далбаатай тухайн үед Баруун Африкийн ойролцоох Кабо Верде улсын нийслэл Прай хотод зогсож байсан байна. Хөлөг дээр ойролцоогоор 150 жуулчин байсан гэсэн тооцоолол байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс мөрдөн шалгалт үргэлжилж байгаа талаар хэлсэн. Мөн холбогдох ажилтнууд нөхцөл байдлыг наривчлан судалж халдварын эрсдлийн үнэлгээг хийх замун зорчигчд болон багийн гишүүдэд яаралтай эмнэлгийн тусламжуудыг үзүүлж байгаа юм байна.
Үүний зэрэгцээ Өмнөд Африкийн халдвар төвчин судлалын үндэсний хүрээлэнгийн зүгээс Йоханнесбург хотын орчимд халдварын судалгаа хийж халдвартай зорчигчтой ойр байсан хүмүүсийг илрүүлэх ажлыг явуулж байгаа. Дашин дуртахад энэхүү халдвар Америк нэгдсэн улсад өнгөрсөн жил нэг тохиолдолд бүртгэгдэж тэрхүү тохиолдол нь нэлээд алдартай хүний гэр бүлийн хүн байсан буюу жүжигчин Жим Хэгрийн эхнэр Петр гэх хүн байсан. Тийм учраас нэлээд олонний анхаарлыг тухайн үед л татаж байсан байна. Харамсалтай нь эмэгтэй би даалгүй насаарсан байдаг лээ. Химэл оюун ухаан хүнийг орлох уу үгүй юу? Химэл оюунаас болж ажлын байр буурах уу? Ажилгүйдэл нэмэгдэх үү зэрэг асуултууд эргэн тойронд байгаа нь бол мэдээж. Тэгвэл Хятадын технологийн төв гэгддэг Ханчжоу хотын шүүхээс ажлаасаа халагдсан ажилтны талд шийдвэр гаргаж түүнийг химэл оюунаар орлуулсан гэх компани үндэслэлийг түүнийг халах хууль ёсны шалтгаан бишээ гэж үзсэн байна. Энэхүү шийдвэрийг хуульчид хөдөлмөрийн эрхийг хамгаалсан чухал шийдвэр гэж үзэж байна. Ялангуяа Хятадын эрх баригчид буюу Хятадын коммунист нам үйлдвэрлэл технологийн салбарт химэл оюуныг өргөн нэвтрүүлэхийг идэвхтэй дэмжиж байгаа ийм үед химэл оюуны хэрэглээг шүүмжилсэн шүүхийн дүгнэлт гарч яана гэдэг нь чухал ач холбогдолтой хэрэг яах аргагүй юм а. Тодорхойлбол Ханчжоугийн дунд шатны ардын шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хിവэр үлдээж тухайн ажилтныг хууль бусаар халсан гэж дүгнсэн байна. Шүүхийн тайлбарт компани дурдсан үндэслэл нь үйл ажиллагаа буурах, эдийн засгийн хүндрэл зэрэг хуульд заасан нөхцөлд хамаарахгүй, мөн хөдөлмөрийн гэрээг цуцлах зайлшгүй шаардлагыг хангаагүй гэж үзжээ. Энэхүү хэрэг маргааны гол асуудал нь компани химэл оюуныг ашиглан хүний ажлын байрыг орлуулахыг халалтын үндэслэл болгож болох эсэхд төвлөрч байгаа. Тодорхойлбол Жоо гэх ажилтан тус хотын нэгэн технологийн компанид чанарын хяналтын ахлах ажилтнаар ажиллаж химэл оюуны хилний загваруудын гаргасан хариуг шалгаж баталгаажуулдаг байжээ. Тэрээр жилдээ 300 мянган юан буюу 150 сая гаруй төгрөгийн цалинтай байсан боловч химэл оюун түүний ажлыг оролсны дараа компани түүнийг доод албан тушаалд шилжүүлж цалинг нь 40%-аар бууруулах санал тавьсан байна. Ажилтан үүнийг зөвшөөрөөгүй тул компани гэрээг нь цуцалж үүнийг тайлбарлахдаа химэл оюуны нөлөөгөөр ажлын байрны хэрэгцээ буурсан гэж тайлбарлсан байна. Үүний дараа ажилтан хөдөлмөрийн эрх зөрчсөн хэмээн маргаан үүсгэн нөхөн олгоор шаардаж анхан шатны шүүхийн шийдвэрээр ялсан. Гэвч компани бууж өгөлгүй 2025 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч дүүргийн шүүхэд ялагдаж ийхүү давж заалдах шатанд мөн адил ялагдаж байна. Шүүхээс мөн компани санал болгосон шинэ ажлын цалин нь өмнөх ажлаас нь 40%-аар буурсан байгаа нь үндэслэлгүй тооцоолол гэж үзсэн байна. Дашин дуртахад химэл оюунаар ажлын байрыг орлуулахтай холбоотой иймэрхүү хөдөлмөрийн маргаан Хятадын хэд хэдэн хотод өмнө нь гарч байсан. Тухайлбал өнгөрсөн жил Бээжин хотод өгөгдлийн зураглалын ажилтан ажлыг нь химэл оюунаар хийдэг болсноос болж ажлаасаа халагдсан. Гэхдээ ажилтан шүүхэд гомдол гаргаж арбитрийн шүүхэд ялсан байдаг. Тухайн үед шүүхийн шийдвэрт компани химэл оюун руу үйл ажиллагаагаа шилжүүлэх шийдвэр нь бизнесийн сонголт болохоос удирдах боломжгүй гадны хүчин зүйлээс үүдэлтэй хийсэн алхам биш гэсэн дүгнэлт гарсан байдаг. Мөн технологийн өөрчлөлтийн зардлыг ажилтанд үүрүүлж ажлаас нь халсан нь хууль бус гэж тогтоосон байдаг. Хэдийгээр энэхүү Хятад улсын хууль эрх зүйн орчинд компаниуд химэл оюуныг нэвтрүүлж байна гэд автоматар ажилтныг халж зардлаа бууруулж болохгүй гэсэн жишг тогтож байгаа нь ажилчдын эрхийг хамгаалах чиглэлд хийсэн дөрвтэй алхам мөн боловч Хятадын эдийн засагт эрэлт муу байгаа, мөн Ираны дайнаас үүдэлтэй үйлдвэрлэлийн зардал нэмэгдсэн зэрэг хүчин зүйлсийг харвал компаниуд хүссэн хүсээгүй зардлаа бууруулах шинэ арга зам хайх шаардлагатай болж байгаа нь гайхаад байх зүйл биш. Дараагийн мэдээ хүргэе. Дэлхийн хамгийн том дрон үйлдвэрлэгч гэгддэг DJI-ийн Бээжин дахь гол дэлгүүрт яг одоо шинэ бүтээгдэхүүний танилцуулгууд эд явагдаж байх ёстой байтал гол тавилгууд дээр нь хоосон шахуу болсон байна. Учир нь Хятадын нийслэл Бээжин хотод 5 дугаар сарын 1-ээс сэргэж эхэлсэн шинэ журмаар зөвшөөрөлгүйгээр дрон худалдах, түрээслэх, ашиглахыг хориглосон байна. Хятад улс олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах үүднээс дронтой холбоотой зохицуултыг үе шаттайгаар чангаруулж ирсэн. Харин энэ удаад нийслэл хоттой бүрэн шахуу хориглож байгаа нь хэрэглээний дроны салбарыг үүсгэн хөгжүүлсэн гэж хэлж болох үз энэ салбарт дэлхийд ноёрхож байгаа улсын хувьд огцон мэргэлт болж байна. Шин дүрмээр дрон болон түүний гол эд ангиудыг Бээжинд худалдах, түрээслэх, импортлохыг хориглож, дрон эзэмшигчид төхөөрөмжөө заавал цагдаад бүртгүүлэх шаардлагатай болсон байна. Мөн засварт явуулсан дроныг шуудангаар авах боломжгүй, эзэмшигч өөрөө очиж авах шаардлагатай болсон байна.
Хотын хэмжээнд гадаа дрон нисгэх бүрт урьдчилсан зөвшөөрөл авах шаардлагатай ба хэрэглэгчид онлайн сургалтанд хамрагдаж дөрмийн шалгалт заавал өгөх ёстой болжээ. Гэхдээ терроризмын эсрэг ажиллагаа мөн гамшигын үед ашиглах зэрэг онцгой зориулалтаар дрон худалдан авах, хадгалах боломж нээлттэй хിവэрэ ба энэ нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй байна. Эдгээр журмууд хэрэгжиж эхэлсэн нь Хятад улсын эрх баригчид эдийн засгийн боломжоос илүү иргэдийн аюулгүй байдлыг энэ тэргуунд тавьсан хэрэг гэгдэж байна. Учир нь Хятад улсын хувьд дрон нь бага өндөрлөгийн эдийн засаг гэж нэрлэгддэг стратегийн салбарын нэг хэсэг. 2035 он гэхэд 2 их найд юанаас давсан зах зээл бий болно гэж тооцоолж байсан. Хятадын зарим хотод дрон нь хоол хүргэлт, хөдөө аж ахуй, барилгын цэвэрлэгээ зэрэгт өргөн хэрэглэгддэг. Гэвч энэ сараас эхлээд бодит байдал дээр Хятад улс дрон нисгэхэд хамгийн хатуу журамтай орнуудын нэг болж байна. Хятадын эрх баригчид 3 дугаар сард эдгээр хязгаарлалтыг батлахдаа бага өндөрлөгийн агаарын орон зайн аюулгүй байдалд тулгарч байгаа сорилтуудыг шийдвэрлэх зорилготой алхам гэж тайлбарлаж байсан. Мөн аюулгүй байдал болон технологийн хөгжлийн хоорондох тэнцвэрийг олох ёстой гэж үзсэн байдаг. Журмууд батлагдахаас өмнө өнгөрсөн жил Бээжингийн бүх агаарын орон зайг дрон нисгэх хориотой бүс болгон зарлаж, нислэг бүрт агаарын хөдөлгөөний байгууллагын зөвшөөрөл шаарддаг болсон байна. Харин одоогийн шинэ журам нь худалдаа 8, эзэмшлийн асуудал зэргийг хүртэл хүндсэн өргөн хүрээний журам болсон байгаа тул Хятадын дроны зах зээлд хүчтэй нөлөө үзүүлнэ гэж салбарынхан тооцоолж байна. Одоогийн байдлаар Хятад улсын хэмжээнд 3 сая гаруй бүртгэлтэй дрон байдаг. Эдгээр хязгаарлалт хэрэгжиж эхлэхдээ зэрэгцэн DJI компани Бээжин дэх дэлгүүрүүд дрон болон холбогдох бүтээгдэхүүнээ лангуунаасаа татаж эхэлжээ. Мэдээ үргэлжилж байна. Өргөжлүүлэн бусад онцлог мэдээллийг товчоор багслан өргөнө. Тайваны удирдагч Лай Чинтэй Африкийн Эсватаны улсад айлчлаа. Үүгээрээ тэрээр Тайван олон улстай харилцаагаа баттгаж өргөжүүлсэн хിവэрэ байна гэдгийг харуулсан хэрэг гэж шинжээчид дүгнэж байна. Тэрээр хаан Эсватитай уулзаж худалдааны гэрээнүүдэд гарын үсэг зурсан гэлээ. Айлчлалын өмнө зарим улс Тайван руу хөөрөх нислэгийн зөвшөөрлийг цуцалсан нь Бээжингийн улс төр эдийн засгийн дарамттай холбоотой гэж Тайвэ үзэж байна. Украин улс сүүлийн үед Орос улбаны улсын эрчим хүчний салбарыг гол байгаа болгож байна. Украины дронууд Оросын нефтийн чухал дэд бүтэц болох Балтийн тэнгис дэх Приморск бомбыг онилж бомбдод гал гарчээ. Мөн Украин олон улсын хориг арга хэмжээг зөрчиж нефт тээвэрлэж явсан Орос улбаны улстай холбоотой 2 танкерт цохилт өгсөн байна. Гал гарсан бомбын тухайд Оросын газрын тос экспортын гол зангилаа дэд бүтцүүд нэг. Асар их хэмжээний тээвэр хийдэг стратегийн объект. Оросын нутгаас 1000 км гаруй зайд болсон энэхүү цохилт нь дайны хүрээг хэрэг тэлж байгааг харуулсан хэрэг болж байна. Австри, Чех, Словак зэрэг оронд HIPP брендийн хүүхдийн хоолны савлгаанаас хархны хор илэрсэн байна. Хор илэрсэн даруйд бүтээгдэхүүнүүдийг яаралтай буцаан татсан байна. Австри улсын цагдаа нар 39 настай с сэжигтнийг баривчилж хэрэгт холбогдуулан байцааж эхэллээ. Мөрдөн шалгах байгууллага энэ үйлслийг олон нийтийг санаатайгаар аюулд оруулах гэсэн хэрэг байж болцсошгүй гэж үзэж байна. Компани зүгээс хор илэрсэн тохиолдолд ихэнх санаа зовниж байгаа хэргийг үнэн зөвөөр яаралтай шийдэгдэхийг хүлээж байна. Мөн албаныхантай хамтарч ажиллахад бэлэн гэдгээ хэллээ. Дэлхийн олон хотод олон улсын хөдөлмөрчдийн өдрийн жагсаал өрнөж, ажилчдын эрх, эдийн засгийн шудраг ёсыг шаардаж, иргэд гудамжинд гарч тайван жагсаал өрнөллөө. Америк нэгдсэн улсаас эхлээд Пуэрто Рико, Франц, Герман зэрэг улсуудад жагсаал болсон байна. Зарим жагсаалд дайны эсрэг урай, нийгмийн тэгш бус байдлыг шүүмжилсэн урайлоозон харагдаж байлаа. Жагсагчдын дийлэнх нь баячууд болон дундаж давхаргын ажилчин ангийн ялгаа нэмэгдэж байгааг эсэргүүцсэн байна. Жагсаалууд ерөнхийдөө тайван боловч улс төрийн өнгө, хурц, айс, тод томрон харагдаж байлаа. За олон улсад болж байгаа онцлог мэдээллээс таймлаг хүргэлээ. Анхаарлаа хандуулсан явдал баярлалаа. Сайхан амраарай.